байна уу? Баянгол дүүргийн 40-р сургуулийн 4-ийн Б ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн байна. Намайг Намчаанд гэдэг. Одоо энэ сургууль дээр хэрэгжиж эхлэх гэж байгаа хүүхдүүдэд шинээр танилцуулж байгаа энэ хэрэгжүүлэх хөтөлбөр нь хүүхдүүдэд илүү үр бүтээлтэй, илүү өөрийгөө дээсэн тийм хөтөлбөр болж чадах юм шиг санагдлаа. Яг ганц ингээд хичээл номоор даалгавраар ингээд хүүхдүүдийг шахаад онцгорох ёстой гэдэг байдлаар биш, илүү өргөн цар хүрээтэй оюуныг хэлсэн тоглоом өөрсдийнх нь одоо хүүхэд гэсэн арга барилаар нь суралцуулах энэ хөтөлбөр нь үнэхээр таалагдж байна. Би 4-р сургуулийн 3-ын Б ангийн Амар Исаалан гэдэг сурагчийн эмээн байна. Тэгээд энэ тоглол инээ сур гэдэг хөтөлбөрийн багшийн заасан хичээлээс ер нь аюул их юм мэдээ сурч авлаа. Тэгээд ер нь хүүхдтэйгээ болоод ер нь тоглож инээж хүүхдээ сонсож тэгж хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд бид нэр одоо ер нь энэ сургалтын суусаар одоо ямар ч ясаа хүүхдээ болоод эрхэмлэн дээлж хүүхдтэйгээ ярилцаж маш сайн ярилцаж тэгж ойлголцох хэрэгтэй мэд гэдгийг тэгээд сургалтын үр дүнд мэдэж авлаа. Тэгээд хүүхдтэйгээ ер нь аль хор гэр бүлийнхаа хэмжээнд ч гэсэн найз нөхдийн хэмжээнд ч гэсэн маш их тоглох энийх байдлаар л ер нь асуудлыг шийдэж сурах юм байна гэж ойлгож байна. Сургалтын багштай баярлалаа. Сургалтыг сайхан байсан. Сургалтаас бас айгүй үр дүнтэй байлаа. Маш их юм сурч бас мэдэж авлаа өөрийнхөө хэмжээнд. За би одоо энэ 40-р сургуулийн Баянгол дүүргийн 40-р сургуулийн 9-ийн Б ангийн эцгийн төлөөлөл байна. За өнөөдрийн энэ тоглол инээ сур энэ юунд одоо энэ сургалтын суудаа жоохон боловч богинохон хугацаанд айгүй тийм санаа өгсөн хүүхдүүдтэйгээ яаж харилцах болон эцэг их өөрийгөө яаж дэмжиж цаашдаа өөр хүүхдүүдтэйгээ хэрхэн амьдрах болон ирээдүйнхээ төлөө ингэж зүтгэл гаргах тийм сэжвэрээс нь ингэж юу ойлгоод авчлаа. Тэгээд энэ сургалтын үр дүн нь болохоор яг хүүхдүүд цаашдаа яг анхааралтай тий юмыг анхаардаг болох тэг ямар нэгэн юмыг айгүй хурдан сэтгэж одоо ингээ хаших маягаар одоо бодож түргэн сэтгэж одоо тийм асуултыг хариулж амьдрал дээр нийцүүлэх болон эцэгчүүд одоо танихгүй танил гэдэг дээр хүүхдүүд яаж харилцах уу, хоорондоо яаж биенийг ойлгох уу, биеиндээ яаж сэтгэл бодлоо илэрхийлэх үү, яаж ингээ хүүхдэд тоглох уу, хамгийн гол нь сайхан инээд хөөртэй биеинтэйгээ ад жадалтай тэгээд сургууль ухаандаа яаж эцэг эхтэйгээ яаж харилцах уу гэдэг одоо энүүхэн жоохон хэмжээний юунд бид нар айгүй сайхан санаа авчлаа. Тэрнийгээ тэгээд цаашдаа хэрэгжүүлнэ гэд яг шийдчихэж сууж байна. Тийм хөтөлбөр нь бол одоо маш чухал үйл ажиллагаа явуулж байна. Яг тэгвэл Баянгол дүүргийн 4 сургууль дээр явуулдаг үүний нэг нь бол одоо 40-р сургууль хамрагдана гэдэг бол энэ бол цаашдаа хүүхэд ирээдүйн төлөө их сайхан ажил зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийг ингэж явуулна гэдэг чинь эцэг ихэд бас сургал болж байна. Эцэг эхүүд маш их сурч авчээ. Хүүхдтэйгээ харьцах харьцааг үүсгэж чаддаг болох нь нэг ч одоо сурсныхаа энэ сургалтанд суусны үр дүнд бол одоо маш их үр дүнгээ өгнө. Ирээдүйд хэрэгтэй Монгол улсад бол их чухал юм хийгдэжээ. Энэ хөтөлбөр бол улам өргөжөөсэй гэж би бодож байна. Сайн байна уу? Би 40-р сургуулийн 1-ийн ангийн эцэг эхийн төлөөлөл байна. Энэ сургалт маань орсноор одоо хүүхдэд маш хэрэгтэй сургалт. Хүүхдийн хөгжилд болон хүүхдэд биеинтэйгээ ярилцж юм эсийн сонсож сурах биеинтэй нэгэндээ ормын үг юм уу одоо болохгүй байгаа юмасаа нэг нийтмэл нэг зорилготой болоход ер нь маш тустай сургалт юм байна гэж бодлоо. Хүүхдүүд биенийгээ таньж мэднэ. Янз бүрийн тийм янз бүрийн тийм асуудал гарахааргүй биенийгээ сайн ойлгосон хамт олно гэсэн сэтгэлтэй ер нь хүүхдийг хичээлд идэвхтэй болох талаас нь ер нь хэрэгтэй сургалт байна гэж бодож байна. Сайн байна уу? 40-р Баянгол дүүргийн 40-р сургуулийн 2-ын Б ангийн эцэг эхийн эрдэнэт байна. Өнөөдрийн энэ тоглол инээ сур гэсэн сургалт хөтөлбөрт хамраглаа. Ингээхэн эцэгчүүд энэ хүүхдийг хүүхэд ер нь тоглонгоо
инээнгээ хөгжилтэй байх үедээ ер нь айгүй суралцдаг юм байна. Хүүхдтэйгээ ерөнхий илэн талангуй байх. Хүүхдтэй юм зааж сургая гэвэл загинд ширүүн аргаар биш ингээ айгүй гоё ойр дотн нээлттэй аргаар тоглуулж явах явцтай ч юм уу тий. Ерөнхийдөө харилцаанаас харилцаа гэдэгтээ ер нь ойролцоо хүүхдтэйгээ зөв харилцах юм байна. Зөв юу гэх юм байна. Одоо дадлыг тий өгчээж хүүхд маань боловсрох юм байна шүү. Гэтэ ер нь бол хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар тоглож явах үедээ илүү анхаарал төвлөрдөг юм байна. Хүүхд ер нь тоглох дуртай шүү дээ. Тоглодгоо хүүхд гэж байдгүй. Бид нар ч гэсэн багтаа тоглох дуртай байдаг. Найз нөхдөд тоглоод ингээ хүүхдээр хамаг нэг анхаарал ингээд тоглож байгаа тоглоом дээр ингээ төвлөрчдөг байсан. Тэрнтэйгээ ижилхэн тоглоулангаа хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг ерөнхийдөө сургалтнаас ойлгож авлаа. Тэгээ хүүхдтэйгээ илүү нээлттэй бай, хайрлах юм байна, сонсох юм байна гэдгийг энэ сургалт ер нь эцэгчүүдэд аягүй сайн ойлгуулж өглөө. Гоё үр дүнтэй сургалт өнгөрлөө. За сайн байцгаана уу өдрийн мэнд. За би Баянгол төрийн төчнөр сургуулийн 8А ангийн сурагч Амдын ээж байна. За ингээ өнөөдөр тоглол инээ суралц гэсэн одоо ийм хөрхөн сургалтанд хамраглаа. Хүүхдийнхаа анги дээр ирлээ. Хүүхдийнхаа эцэг эхчүүд хоорондоо ярилцлаа. Тоглолоо. Бас нэг тодорхой хэмжээний минутыг бас хамтдаа өнгөрүүллээ. Тэгээ ямар ч тач бас бид нар бас хүүхдийнхаа одоо нөгөө хүмүүжил одоо хүүхдтэйгээ ойлголцох одоо хөл зүйл дээрээ бас одоо би бол одоо болоод байна л гэж бодоод исэн боловч яг одоо ингэ сургалтын суусныхаа дараа бодоход бол бас дутууд олныг юмнууд бол байна. Тэгээд ямар ч чинь сургалтын суусандаа маш их баяртай байна. Тэгээд надаас бусад хүмүүсээс зөндөө олон эцэг эхчүүдээс маш олон зүйлийг ойлгож авлаа. Өөр өгөөжтэй сайхан сургалт байлаа гэж бодлоо. Тэгээд бидэнд одоо ийм сайхан сургалтыг олсон та бүхэндээ маш баярлалаа. Тэгээ ажлын амжилт хүсье. Дараа дахин сургалтыг бас зохион байгуулаарай гэж дамжуулъя гэж байна. За сайн байна уу? Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн 9-р ангийн төлөөлөл байна. За энэхүү эцэг эхийн хурал арай өөр шинэлэг байдлаар ихэсэн надад аягүй их таалагдлаа. За тоглол инээс сур гэсэн төрийн бус байгууллагаас Баянгол дүүргийн одоо 4 сургууль дээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэрнийхэн нэг сургууль нь манай сургуулиар одоо сонгогдсон бас их баяртай байна. Надад энэ одоо төсөл хөтөлбөрийн маань юу их таалагдсан бэ гэхээр илүү одоо хүүхдийн маань сэтгэл зүй одоо яг шилжилтийн 9-р анги гэхээр шилжилтийн насны хүүхдүүдтэй тэгэхээр яг сэтгэл зүй нь яг ямар байдığım бэ? Үүн дээр эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч нар яаж хүүхдтэйгээ одоо харилцаж илүү нээлттэй болох уу гэдэг талаас нь сургалтыг өгч байна. За сургалт өөрөө бас лекц байдлаас илүү эцэг эхийг одоо бэрхжлэн оролцуулж тоглоом байдлаар таана мессеж өгж байгаа байдал маш их таалагдлаа. Давхар өөрсдөө бас хүмүүжлийн арга барил суралцаад явлаа. Тэгээд танай байгууллагын хамт олон өшөө их сайхан хүүхдийн төлөө ажлуудыг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд эцэг эхчүүдэд маш их баяртай байна.